Хуульч шууха, хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго 2024 номын иргэний процессын эрх зүйн тест буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тестийг хариулт тайлбарын хамт танилцуулж байна. Нэгдүгээр асуулт. Анхан шатны шүүхэд А-гийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 15 цагт эхэлсэн боловч ажлын цаг дууссан үндслээр шүүх хуралдааныг шүүгч 19 цагт завсарлуулжээ. Шүүгч уг шүүх хуралдааныг маргааш өдрийн 10 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэж захирамж гаргасан. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчим зөрчигдсөн үү? Шүүх хуралдааныг 22 цагт завсарлуулах байсан тул шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчмыг зөрчсөн байна. Б. Шүүх хуралдааныг өдрийн цагаар амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулах тул зарчим зөрчигдөөгүй. С. Шүүх хуралдааныг маргааш өдрийн ажил эхлэх цаг болох 9 цагт эхлүүлэх байсан тул зарчим зөрчигдсөн. Д. Хэргийн оролцогчоос асуулгүйгээр шийдвэрлсэн тул зарчим зөрчигдсөн. Зөв хариулт Б. 2. Иргэн А нь харилцагч Б компанид холбогдуулан автомашинд учруулсан гэмт хорийн хохирол 5 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх А-гийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар төрлийн ажиллагааг явуулах вэ? Гомдлоор авч хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Б. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. С. Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Д. Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Зөв хариулт Д. 3. Иргэн А нойрын хамаатны дүү болох иргэн Б-г өөрийн орон сууцандаа 1 жилийн хугацаанд үн төлбөргүйгээр суулгажээ. 1 жил өнгөрсөн боловч Б нь орон сууцны эзэмшлийг Ад шилжүүлэхээс татгалзсан байна. А нь Б-гийн эзэмшлээс орон сууцаа гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба төлбөрийн чадваргүй гэх үндслээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлт гаргажээ. Шүүх хүсэлтийг хангаж захирамж гаргасан. А-г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн явдал хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг зөрчсөн гэж Б тайлбарлан маргажээ. Шүүх А-г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн хууль шүүхийн өмнө тэгш байх зарчимтай нийцэх үү? Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хөнгөлөх асуудал нь хууль шүүхийн өмнө тэгш байх зарчимд нийцэхгүй. Б. Улсын тэмдэгтийн хураамжаас хэн нэгнийг чөлөөлөх нь шүүхэд олгосон эрх хэмжээ тул хууль шүүхийн өмнө тэгш байх зарчимд хамаарахгүй. С. Хууль заасан үндслээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь хууль шүүхийн өмнө тэгш байх зарчимд нийцнэ. Д. Иргэний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь байдаг л асуудал тул хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим үйлчлэхгүй. Зөв хариулт Б. 4. Иргэн А нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт харьяалан оршин суудаг бөгөөд тэрээр Хөвсгөл аймагт ажиллаж байсан байдлаа тогтоолохоор Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжтай нэхэмжлэгч А өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан гэв. Шүүгчийн захирамж үндслэлтэй юу? Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвхөн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах тул захирамж үндслэлтэй. Б. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолох тухай нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалалд хамаарах тул шүүгчийн захирамж үндслэлгүй. С. Ажиллаж байгаа байдлыг тогтоолох нэхэмжлэл шүүхийн онцгой харьяалалд хамаарах тул захирамж үндслэлтэй. Д. Нэхэмжлэлийн харьяаллыг нэхэмжлэгч өөрчлөх эрхтэй тул шүүгчийн захирамж үндслэлтэй. Зөв хариулт Б. 5. А компани болон Б компанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээнд маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэж заажээ. А компани нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг Б компани биелүүлээгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргажээ. Шүүгчийн захирамж үндслэлтэй юу? Шүүхийн харьяалал зөрчсөн тул шүүгчийн захирамж үндслэлгүй. Б. Хэргийн харьяалал зөрчсөн тул шүүгчийн захирамж үндслэлгүй. С. Шүүхтэр талууд харьяаллаа өөрчилж болох тул шүүгчийн захирамж үндслэлтэй. Д. Ямар ч тохиолдолд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй тул шүүгчийн захирамж үндслэлтэй. Зөв хариулт Б. 6. Нэхэмжлэгч А нь хам уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг.
Тэрээр Төв аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг хариуцагч Б-тэй харилцан тохиролцож, өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэгт байдаг орон сууцыг хөслөх, Б хөс төлөх үүргийг хүлээсэн гэрээ байгуулж, гэрээндээ маргаан гарвал Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заажээ. Талуудын тохиролцоо хуульд нийцсэн үү? Орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө тул шүүхийн онцгой харьяалал зөрчсөн гэж үзнэ. Талуудын тохиролцоо хуульд нийцээгүй. B. Хариуцагч Б нь Төв аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг тул талуудын тохиролцоо хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн харьяалал зөрчжээ. C. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд тэдгээр нь хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг өөрчилж болно. Иймд хуульд нийцжээ. D. Нэхэмжлэгч нутаг дэвсгэрийн харьяаллыг дангаар тогтоох учир гэрээний заалт хуульд нийцжээ. Зөв хариулт C. 7. Иргэн А нь иргэн Б-д холбогдуулан гим хорийн хохироос 500 мянган төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлийг Б автомашинаараа А-гийн 10 настай хүү В-гийн ундаг дугуйг мөргөж эвдэлсэн гэв. А нь Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж болох уу? А зөвхөн өөрийн эрхэнд зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргах хэрэгтэй. B. А-гийн хүү В-гээс итгэмжлэл өгсөн тохиолдолд А нэхэмжлэл гаргана. C. Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэх маргаан тул А хүсэлт гаргана. D. Бусдын буюу насанд хүрээгүй өөрийн хүүхдийн эрхийг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх Ад хуулиар олгогдсон байна. Зөв хариулт D. 8. 14 настай А нь иргэн Б-д холбогдуулан 5 сая төгрөгийн зээлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх А-гийн эцэг эхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах уу? Шүүх насанд хүрээгүй иргэний нэхэмжлэлээр үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эцэг эхийг татан оролцуулах үүрэгтэй. B. Шүүх насанд хүрээгүй иргэний нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эцэг эхийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ. C. Шүүх насанд хүрээгүй иргэний оролцоотой явуулж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эцэг эхийнхэн зөвшөөрлийг үндэслэн тэднийг татан оролцуулна. D. Насанд хүрээгүй иргэний зээлийн маргааныг шийдвэрлэхэд эцэг эхийг нь оролцуулах шаардлагагүй. Зөв хариулт E. 9. Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А шүүхэд хүсэлт гаргаж, автомашины өмчлөгч нь өөрийнх нь төрсөн хүүвээ бөгөөд тэрээр 19 настай тул В-г жинхэнэ нэхэмжлэгчээр сольж өгнө үү гэжээ. Шүүх нэхэмжлэгч А-г нэхэмжлэгч В-гээр солих ажиллагааг хэрхэн явуулах вэ? Хариуцагч Б зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэгч А-г жинхэнэ нэхэмжлэгч В-гээр солино. B. Хариуцагч Б-гийн зөвшөөрлөөс үл хамааран нэхэмжлэгч А-г нэхэмжлэгч В-гээр солихгүй. C. Нэхэмжлэгч А-гийн хүсэлтээр түүнийг жинхэнэ нэхэмжлэгч В-гээр солино. D. 3 дахь этгээд зөвшөөрөөгүй бол нэхэмжлэл гаргах эрхгүй А-г жинхэнэ нэхэмжлэгч В-гээр солих боломжгүй. Зөв хариулт C. 10. Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулж цуцлангийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Б шүүхэд гаргасан хүсэлттэй уг цуцлангийн газрыг иргэн В эзэмшиж байгаа тул жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү гэв. Шүүх ямар ажиллагаа хийх вэ? Нэхэмжлэгч А-гийн зөвшөөрлгүйгээр шүүх хариуцагч Б-г жинхэнэ хариуцагч В-гээр солино. B. Шүүх энэ ажиллагааг хийхэд нэхэмжлэгчид мэдэгдэх шаардлагагүй тул хариуцагч Б-г жинхэнэ хариуцагч В-гээр солино. C. Нэхэмжлэгч А зөвшөөрөөгүй тул шүүх хариуцагч Б-г жинхэнэ хариуцагч В-гээр солихгүй. D. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуугаагүй тохиолдолд шүүх хариуцагч Б-г жинхэнэ хариуцагч В-гээр солихгүй. Зөв хариулт C. Хуульч шууха, хуульчийн мэргэжлийн шалгалтын зорилгын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн эхний 10 тестийг хариулт тайлбарын хамт танилцууллаа. Хуульч шуухатай хамт иргэний процессын эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.